Онцгой байдлын газрын гал унтраах аврах ангууд гамшиг осол гал төмрийн 112 дуудлага хүлээ авснаас гал төмрийн хэрэг зөрчлийн 87, гамшиг ослын 25 дуудлагаар гарч ажиллажээ. За гал төмрийн улмаас ард иргэд аж ахуй нэгж байгууллагын өмчөнд 125 сая төгрөгийн хохирол учирч гал төмрийн аюулаас 580 сая төгрөгийн эд хөрөнгө 51 байшин барилга авраг хамгаалжээ. За гарсан гал төмрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал төмрийн тоо 30.9%, хохирол 14.1%-аар тус буурс үзүүлэлттэй байна. За гал төмрийн гаралт буурсныг онцгой байдлын газраас дараах байдалтай холбон тайлбарлаж байна. За Орхон аймгийн онцгой байдлын газраас одоо 2016 оны эхний хагас жилийн байдлаар хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлан мэдээг нэгтгэж за тухайн алба багштайгаа байгуулсан үр гэрээгээ дүгнэж ажиллаа. За энэ хугацаанд улсын онцгой комисс болон хамгийн засаг даргын тамгын газар, онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсын шалрал сайдаас гаргасан үүрэг даалгавар чиглэл заавар зөвлөмжийг одоо хэрэгжүүлж ажиллаа. За үүний өрөөнд Монгол Улсын шалрал сайдын баталсан 4 өдөр дүнж арга хэмжээ, за онцгой ерөнхий газрын даргын баталсан 4 өдөр дүнж арга хэмжээ, за мөн онцгой байдлын газар болон бусад аж ахуйн нэгж байгууллагатай хамтарсан нийт 8 удаагийн өдөрдөм шалгалтаар хамгийн хэмжээнд гамшиг осол галын аюулгүй байдлыг шалгаж одоо илэрсэн зөрчил бүтээлийг харилцуулах чиглэлээр гамшигаас хамгаалах улсын нэлтийн байцаагчийн заавар биелүүлэх халбан шаардлага мэдэгдэл за танилцуулга гэх мэт зүйлсийг одоо хүргэж ажиллаа. За нийт одоо гарсан гал төмрөөс одоо ихэнх нь одоо манай бизнес зуухны галын аюулгүй байдлыг хангаагүй ил задгаа одоо гал хэрэглэнээс болж одоо тухайн энэ жилийн гарсан гал төмрийн маань одоо хохирлын ихэнх хувийг эзэлж байгаа. За гал төмрийн хохирол бол 30.9%-аар за гал төмрийн тоо маань одоо 14.1%-аар одоо буурсан ийм үзүүлэлт байгаа. Энэ маань одоо манай онцгой байдлын газраас одоо аймгийн удирдлагуудын дэмжлэгээр одоо өртсөн сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах. За мөн одоо гал төмөр гамшиг осол өртсөн сэргийлэх сургууль сурчлагын ажлыг бол тодорхой хэмжээнд зохион байгуулсны үр дүнд одоо эхний хагас жилийн байдлаар гал төмөрийн тоо хохирол маань тодорхой хэмжээнд буурсан ийм үзүүлэлттэй байгаа. Гарсан гал төмрийн шалтгаан нөхцлөөс нь авч үзвэл цахилгааны хусралт ашиглалтын буруугаас болж 15, пишин зуух яндангийн цонлолтоос 27, ил задгаа гал болон норм асгаснаас болж 25, ладын тамхи шүдэнцний галаас 5, хүүхдийн болгоомжгүй үйлдэлээс 3, бусад нөхцөл шалтгаанаас болж 10 тохиолдол гарсан байна. Замун тус газраас гамшиг ослын дуудлагаар 25 удаа гарч ажиллан 29 хүн 12 хүүхдийн амнасыг авран хамгаалжээ. Гамшиг ослын дуудлагыг төрлөөр нь ангилвал автосул 1, ахуй осол 6, цасан шуурганд төрж автомашинаас суусан 10, усанд автомашин унсан 1, амиа хорлох үйлдэл гаргасан 1, хүчтэй салхи шуурга 6 дуудлагаар тус гарч ажиллажээ.